Өнгөрсөн оны эцэст Монгол улсад бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчний нийт тохиолдлын 43.4%-ийг 15-аас 24 насны залуус эзэлжээ. За тиймээс Монголын залуучуудын холбооноос санаачлан халдваргүй ирээдүй мэдлэгээ хэрэглээ болгох төслийг санаачлан 4-р сарын 12-ноос 12-р сарын 31-ний хооронд хэрэгжүүлэхээр болжээ. Манай улсад одоогийн байдлаар дохын 229 тохиолдол бүртгэгдээд байна. Тэдний дунд 15-аас 19 насны 12 хүүхэд байгаа юм а. Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 10 хүн тутмын 7 нь бэлгэвч болон жирэмслэхээс хамгаалах эм хэрэгсэл огт хэрэгэлдэггүй гэсэн байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар бүртгэгдсэн нийт халдварт өвчний дунд бэлгийн замаар дамжих халдвар 21.5%-ийг эзэлж байна. Энэ нь ерөнхийдөө 15,000 орчим бодит тохиоллоор 15,000 орчим тохиолдол бүртгэгдсэн байна бэлгийн замаар дамжих халдвар. Үүнээсээ 41.4% нь тэмбүү өвчний тархалтай нь 29.2% нь заг хүйтэн дахиад 29.22 орчим хувь нь тэрхназ өвчний тархалт бүртгэгдсэн байна. За энэ бүртгэгдсэн тохиолдолдоо бид нар анализ хийгээд аваад үзэхэд 15-аас 24 насны залуучууд 51.8% буюу 52 орчим хувь нь энэ бүртгэгдсэн байна. Бэлгийн замаар дамжих халдварын насаар навж үзэх юм бол энэ нь өсвөр үеийнхний бэлгийн амьдрал эрт эхэлж байгаа хэдий ч энэ талаар ямар ч ойлголт мэдээлэл дутмаг байгаагийн тод жишээ болж байгаа юм. Тиймээс Монголын залуучуудын холбооноос санаачлан халдваргүй ирээдүй мэдлэгээ хэрэглээ болгоё төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ залуучуудын холбоо бас нийгэм түлээсэн үрийнхаа дагуу өсвөр үеийн залуучууд руу чиглэсэн хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн. За нэг ажил нь бол мэдээж Монголын гэр бүл сайн сайхны нийгэмлэгтэйгээ болон за дээр нь халдвар төвчний судлалын үндэсний төвтэйгээ хамтран бид нэр үндэсний хэмжээний юм том ажлыг бол эхлүүлж байна. Өнөөдөр бол бид бүгд мэддэг мөртлөө ил ярьдаггүй боловч энэ өнөөдрийн энэ бэлгийн замын халдвар төвчин за дээр нь нөхөн үржмийн асуудал бол маш ноцтой асуудалд хүрсэн байна. Ийм үднээсээ бид нэр төр засгийг хүлээлгүйгээр төрийн бус байгууллагууд болоод за үндэснийхээ халдвар төвчин судлалын үндэсний төвтэйгээ хамтран бид нар бодиттой ажлуудыг бол хийж эхэлж байгаамаа. Төслийн 1-р шатанд нийслэлийн ерөнхий боловсролын сурагчид болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад бэлгийн болон нөхөн үржихийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, бэлгийн замаар дамжих халдвар, дох ХДХВ-гийн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл зөвлөгөө өгөх, сургалт шинжилгээ хийх өдөрлөгийг зохион байгуулахар болжээ. Залуучууд, гэр бүлүүд, өсвөр үеийнхэн маань бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх юм зөв мэдлэгтэй, мэдээлэлтэй, зөв хандлагатай байх ёстой. За энэ хандлагыг хэрэгжүүлэхэд за мэргэжлийн байгууллагын хүмүүсийн туслалцаа дээр нь эцэг эхэд эрүүл мэндийн боловсрол олгох, эцэг эхтэйгээ өсвөр үеийнхэн маань хоорондоо чөлөөтэй ярьдаг, мэдээлэл солилцдог. За Монгол улсын хэмжээнд нэгдсэн үндэсний байгууллагын хувийн амын сангаас залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулсан. Өнөөдөр 16 төв, 11 аймаг, 2 сум нийслэлийн 3 дүүрэг дээр төвлөрч ажиллаж байгаа. Энэ төвүүдийн үйл ажиллагаанд хамрагдаж өөрсдөө байгаа сэтгэл зүйтэй холбоотой энэ асуудлуудаараа үйлчлүүлэх мөн эрүүл мэндийн яамны дэргэдэх өсвөр үеийн ээлтэй клиникүүд гэж ажиллаж байгаа. Энэ клиникүүдээр бас үйлчлүүлэх бүрэн боломжтой юм аа.